Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекром эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эрг бол өнгөрсөн оны 11 сарын 17-нд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод болсон аимшигт явдал. 26 настай эмэгтэй ажлаа тараад метронд сууж гэртээ харахаар явж идэл гинэт нэг эрэгтэй түн дээр бензин асгаад гал тавьсан. Эхэндээ эргийн талаар мэдээгээр 1-2 минутын хэсэг гарч ирсэн ч саяхан мөрдөн байцаалтын албан ёсны баримт ийлүүлж дотор нь маш дэлгэрэнгүй мэдээлэлсэн. Ялангуяа хэрэгтэн ямар хүн байсан, өмнө нь ямар амьдралтай байсан нь нийл болоход Америк даяараа зочирдож хуралжээ. 2025 оны 11 сарын 17-ны орой 9 цаг 24 минутанд 26 настай Питани Чикагогийн Blue Line метронд сууж гэрлүүгээ явж ив. Ажлаасаа тараад эсвэл найзуудтайгаа уулзаад буцажсэн үү гэдг нь тодорхойг байгаа. Түүний сууж авсан метронд камерын бичлэгээс харахад Питанигаас гадна хэдхэн хүн байсан бөгөөд тэрээр метроны дунд хэсэгт сууж исэн бол түүний эсрэг талд сууж исэн эрэгтэй унтаж баруун талд суусан эмэгтэй уцаа оролдож исэн ба хамгийн буланд байх саарл уцтай нэг эрэгтэй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй сууж ив. Метро Чикагогийн төв Вашингтон буудалд төр зогсоод дахин хөдөлгөд буланд сууж исэн эрэгтэй эргэн тойрноо харж яснаа халааснасаа хуванцар сав гаргаж ирээд тагийг нь онгойлгож Питани руу алхаж очоод толгойд ирэн асгажээ. Питани уцаа харж исэн тул юу болж байгааг ойлгоогүй. Гинэт шингээ асгахад босгож оролцсон ч эрэгтэй хүчээр дарж суудлал руу шахаад бүх шингэнийг асгасан. Эхэндээ тэнд байсан хүмүүс юу болоод байгааг ойлгоогүй ч удалгүй үнэрт харахаж бензин гэдгийг мэдсэн. Эрэгтэй асаагаар гаргаж асаах гэж оролдох үед Питани айж бүх хүчээ шавхан босоод дараагийн метро руу гүйх гэж оролдоход эрэгтэй бензин үлдсэн савндаа гал асааж галт бөмбөгшөг болгоод Питани руу шийдсэн. Бензинд орсон Питанигийн үс, хувцас, бүх бие шууд галд автан ойролж газар дөнхөрч аимшигтайгаар шатсан бол тэр үед хэрэгтэн шат гэж ойролж инээжсэн нь камерын бичлэгт үлджээ. Удалгүй метро Clark Lake буудал зогсоход Питани галтай чигээрээ бууж хэсэг алхаж чад унсан бол хэрэгтэн ч бас буугаад юу ч болоогүй юм шиг тайваа алхаад гарчээ. Нүүрэнд нь айдас, гимшил, сандрал гээд юу ч харагдаагүй бөгөөд энэ бүх зүйл ердөө 1 минутын дотор болсон. Бичлэгийг харахад хүмүүс Питаник хараад гүйж очиж галыг унтраах гэж оролцсон ч түүний нүүр, бие бүхэлдээ маш хүндлэгдсэн байжээ. Түргэн тусламж ирж Питаник Джонс Хопкинс эмнэлэг рүү өргөсөн. Галт тэрэг дараагийн буудал дээр зогссон бөгөөд жолооч ихэндээ юу болсныг мдээгүй. Дараагийн буудал хүртэл явж Blue Line метроны буудал дээр хэсэг хугацаанд зогссон гэж мэдээлжээ. Цагдаа нарыг очиход бензиний сав бараг хайлж зөөлрсөн байхаас гадна нэг асаагуур олцсон ба Питанигийн сууж исэн суудал бензинтэй хിവэр өгжээ. Эмэгтэй амьд үлдсэн ч маш хүндлэгдэлтэй. Амь насны дээсэн түрүүн дээр хизээч нас барах магадaltaй гэж эмчнэрлсэн бөгөөд арьс бараг байхгүй шахуулжээ. Тэр зүгээр л ажиллаад хараад бидний адил уцаа оролдож метрогоор гэртээ харж авсан энгийн нэг эмэгтэй байсан ч одоо тэр хизээч өмнөх амьдралтаа эргэж ирж чадхааргүй болсон. Питани Индиана мужийн их сургуулийг төгссөн амтнд хайртай энгийн офисын ажилтан байжээ. Аав Григорийн Тейлор их сургуулийн профессор бөгөөд хэвлэлд охины төлөө санаа зовж зайлшбирч дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж мэдгдсэн. Цагдаа нар камерын бичлэгийг шалгаад энэ бол гинтийн солиорол биш, урьдчилан төлөвлөсөн эрэг гэж тогтоосон. Учир нь халдлагаас 21 минутын өмнө буюу 9 цаг 3 минутанд хэрэгтэн Чикагогийн баруун хэсгийн шатхуун түгээх станцаас бэлэн мөнгөөр бензин худалдаж авсан. Америкийн нэгдсэн улсад шатхуун авахдаа эхлээд дэлгүүрт орж төлбөрөө ийгээд дараа нь савнд хийж авд юм байна. Ингээд бензинээс савнд хийж аваад ойролцоогоор 500 м алхаж метроны буудал руу очисон тул төлөвлөсөн халдлага байсан гэж үзсэн бөгөөд өөрөөсөө хүчээр сул эмэгтэйг зориуд сонгосон гэж үзэж байгаа. Маргааш нь 11 сарын 18-ны 11 цаг 29 минутанд Чикагогийн төвд алхаж авсан камерын бичлэг дээр хэрэгтэнтэй яг адилхан үнийг шууд баривчилжээ. Сэжигтэн 50 настай Лоуренс Рид баригдах үедээ гар дээрээ түлхэгдсэн байх ба хэрэг болсон буудал буусан метроны картын бичлэг илэрсэн бөгөөд түүнийг цагдаагийн машинд авч явах үед амьдараа шат гих мэт үгсийг байн хэлж надад өмгөөлөх чирэггүй би шууд буруугаа хүлээж ийн гэжээ. Түүний талаар мэдээл гармагц Америкчууд маш их бухимдсан. Учир нь түүний зургнуудын ихэнх нь баривчилгааны магшот зургнууд ээжээ. Тэрээр сүүлийн 30 жилд 72 удаа баривчлагдаж 15 эрэгт буруу тань тогтоогдсны 8 нь хүнд гэмтэрэг байсан. Дунджаар 5 сар тутамд баривчлагдчихсан гэсэн үг. Түүний гэмт хэрэгүүдэд хар тамхи худалдаалах, хар тамхи хадгалах, ноцтой замын зөрчил, галдан шатаах гэх мэт хэрэгүүд тогтсон бөгөөд ялангуяа галдан шатаах гэмт хэрэг дахин давтагдах магадлал өндөр гэж судалгаанд дурдсан. Хулгай хүчирхийлэл 40-с 50%, харин дахин галдан шатаах магадлал 60-аас 70% гэж гарсан ийм хүн нийгэмд чөлөөтэй явж исэн нь хүмүүсийн бухимдлыг нэмсэн бөгөөд тэр бензин чөлөөтэй худалдаж авах боломжтой байсан. Лоуренсийн үйлдэлсэн галдан шатаах хэрэгүүдээс хамгийн том нь 2020 оны 4 сард Чикагогийн төвд байрлах мужийн захиргааны барилга дээр канистртэй бензин авч очоод цонх руу цацаж гал тавьсан юм байна. Аз болоход галыг хурдан унтраасан ч тэнд ажиллаж исэн төрийн албан агчид ажилчид аюулд орох боломжтой байсан.
Энэ нэрийг Cook County шүүхийн харьяанд байсан ч Лоуренс ял идэлгүй өнгөрсөн. Тэр өмнө нь метроны 2 цон хагалж 20 газрын компьютерийг эвдэжсэн. Ер нь төрийн байгууллага нийтийн өмчөд байнга халддаг гэжээ. Ийм үйлдэлүүд нь хүнд гэмт хэрэг тооцогдох боловч эхэндээ ял хойшлуулах шийдвэр авч хоригдоогүй. Хамгийн дургүй үрмэр зүйл нь тэр Британи руу хаалдах үедээ өөрийн хүчирхийллийн эргийн шүүх хурлаа хүлээжсэн. Өнгөрсөн 8 сард нэг эмнэлгийн нийгмийн ажилтныг бараг үхтлэн зодож баривчлагдсан бөгөөд прокурор барьцаагаар суллал дахиад аюул учруулж магадгүй гэж анхааруулсан. Америкийн нэгдсэн улсад цагдаа, төрийн албаагч, нийгмийн ажилтнанд халдсан бол илүү хүнд ял авдагч, шүүгч би бүх хүнийг шоронд хийж чадахгүй гэж хэлээд электрон хяналтын бугуйч зүйлгээд сулсан ч хяналтаа зөрчсөн. Ийм бугуйчтай хүн тодорхой цагт гэртээ авах ёстой байтал Британид халдсан цаг нь оройн 9:30 буюу гадуур байх ёсгүй цаг байсан. Хэрвээ систем зөв ажилласан бол тохиоллогч цагдаа нар шууд ирэх ёстой байсан ч хин ч анзаараагүй. Түүнийг хүн алхахыг завдсан эргээр яллал дээд тал нь хугацаанаас өмнө судлагдах боломжтой, бүх насаараа хорих ял авах боломжтой учраас олон холбооны терроризмын хэрэг болгох хэрэгтэй. Тэгэх юм бол хугацаанаас өмнө судлагдах боломжгүй бүх насаар нь хорих ял өгч болно гэж шаардаж Лоуренсыг дахиж нийгэмд гарах ёсгүй гэж олон хүн үзэж байгаа. Эхэндээ Британи Лоуренс хоёрыг маргалцсанаас болж ийм зүйл болсон гэсэн цууяраа гарсан ч ямар ч үндэслэлгүй худлаа мэдээлэл. Холбооны ATF байгууллагын мэдээллээр шүүхийн систем Лоуренс Ридэд хэд олон боломж өгсөн. Үүний үр дүнд гим зэмгүй хүний амнаас дээс нь дөрөөн дээр ингэж хатуу мэдгдсэн. Мэргэжилтнүүдийн хэлснээр ийм эрэг өмгөөлөх нь өмгөөлөгчөд хэцүү учраас Америкийн нэгдсэн улсын иргэн шудрах шүүхээр шүүлгэх хэрэгтэй гэдэг зарчмаар өмгөөлнө. Одоогоор өмгөөлөгчид сэтгцийн өөрчлөлттэй гэсэн хамгаалалт гаргаж магадгүй гэж хамгаалж гаж албан ёсоор батлагдаагүй. Бодит байдал дээр Лоуренс бензин урьдчилж аваад жижиг савнд хийж метронд байгаа хүний дээрээс асгаж зүхтахт нь галтай сав шийдсэн. Энэ бол санамсаргүй биш, маш нарийн төлөвлөсөн үйлдэл бөгөөд хэрэгээ эснийхээ дараач би хийх ёстойгоо хийчлээ гэсэн шиг тайван байсан гэж мэдээлжээ. Лоуренс зорилгодоо хүрсэн болохоор Британитай хамт метроноос буугаад зугцсан. Хэрвээ үнэхээр сэтгцийн өвчт байсан бол ийм нарийн төлөвлөгөөтэй, зорилготой үйлдэлүүдийг нэг нэгээр нь хийх бараг л боломжгүй гэж үздэг. Баривчлагдах үедээ хүртэл амьдараа шатаж үх гэх мэт хараал хэлжсэн нь өөрийнх нь хийсэн зүйл хүнийг алж болох аюултай гэдгийг бүрэн ойлгож байсан гэсэн үг. Тиймээс сэтгцийн хариуцлага буурсан гэх хамгаалалт амархан хүлээн зөвшөөрөгдөхгүй байх магадлалтай гэж үзэж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Одоогоор Британий үхэл амьдралын зааг дээр байгаа. Энэ бүх зүйл ердөө 1 минутын дотор болсон. Богинохон хугацаа юм шиг боловч тэр 1 минутанд Британигийн мэдэрсэн өвдөлтийг төсөөлөх аргагүй юм шигтэй. Бид нар үсний эндүү санамсаргүй арьсандаа өргөхөд л маш их өвдөж цэврүү үсрээд усанд ороход хүртэл хорсдог. Харин Британи бараг л гал дунд байсан. Мэргэжилтнүүдийн хэлснээр 1 минут шатсан бол арьс бараг бүхэлдээ устсан байх магадaltaй бөгөөд биеийн шингэн хурдан алдагдаж шоконд орж нас барах эрсдэл өндөр. Аз болоход одоохондоо амьсгалж гаж халуун агаар амьсгалын зам уушгийг түлж бүх эргэтэнд өрөвсөл үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний тулах хамгийн хүнд өвдөлтөд тэмцэж байгаа. Хэрвээ амьд үлдвэл арьс шилжүүлэн сулгах мясаас л олон удаа илэхээс гадна үе мөч хөшөж хөдөлгөөн хязгаарлагдана. Хувцас өмсөх, алхах, усанд орох хүртэл хүндрэлтэй болно. Шилжүүлэн сулгасан арьс температурт мэдрэмтгий, бага зэрэг үрэлт, хүүтэй халуунд ч өвдөлт өгдөг. Хамгийн үнд нь PTSD буюу сэтгэл зүйн гэмтэл, гал харахад, шатж байгаа үнэр мэдрэхэд айц төрөх ба нийгмээс тусгаарлагдаж өөртөө итгэх итгэл нь буурна. Дөнгөж 26 настай залуухан эмэгтэй зүгээр л метроор гэрлүүгээ явжгаад амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдсөн. Олон хүн энэ бол шүүх нийгмийн хамгаалалтын системийн алдаа гэж үзэж байна. Сүүлийн үед нийтийн тээвэр, олон нийтийн газар галдан шатаах террор маягийн хэрэг гарсаар байна. Зарим хүмүүс нийгэмд гомдолтой, анхаарал татах хүсэлтэй, ослын дараах анхаарал мэдээллийг хүртэл таашаадаг гэж судлаачид үздэг. Ийм эрэг дахин давтагдахгүй байхын тулд нийгмийн анхаарал илүү хатуу хууль, гэмт хэрэгтнүүдийн хяналт маш чухал баг. Ер нь хаан чавсан болгоомж илүүдэхгүй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.